Нэг амьсгаагаар. Энийг хүүхэлдэйн киногийн үйл алан шүү. Хүн төрөлхтөн дэлхийгээс бүрмөсөн алга болжээ. Гэхдээ олон жилийн дараа 3 робот бидний үлдээсэн хотуудыг судалгаар ирнэ. Тэд хүмүүс яагаад тусцсныг хайж явахдаа хамгийн инээдтэй мөртлөө хамгийн аимшигтай үннийг олж мэдэх болно. Энэ зурлын анги бүр бие даасан тустай түүхтэй бөгөөд дэлхийн өнцөг болон бүрийн өөр анимашн студиуд бүтээгдсэн байна. Өөрөөр хэлбэл та зурлыг дурын дараалалаар үзэж болно л гэсэн үг. Энэ бол Love Dead Robots буюу зурлын 3 дугаар улирлын эхний анги болох Three Robots Exit Strategies. Хүн төрлөختөн мөхөж дэлхийг хиймэл оюун ухаан захирдаг болсон цаг үед үйл явдал өрнөн. 3 ухаалаг робот сансрын өлгөөр аялж явахдаа амьд үлдсэн хүмүүсийн хорогдох байрны үлдэгдлийг олж илрүүлнэ. Тэд сансрын өлгөө уурхайн талбай хажууд газардуулахад өрт хайж явсан жижиг шувуу газарт болсон мин дээр гიშгэж тэр дороо дэлбэрчдэг. Үүний дараа загвар болон зан чанараараа хоорондоо эрс ялгаатай 3 робот сүрлийн дараах амьд үлдэгдсэн бааз руу алхаж орно. Дотор нь ороход бүх хувцсан дээр нь Preppers гэсэн тэмдэглэгээ байгааг анзаарна. Тэд амьд ахуйдаа дэлхийн сүрлийг урьдчилан таамаглаж төр засаг тэтгэдэггүй хүмүүс байсан бөгөөд инх цагт хоол өмс зэвсгээ нөөцөлж сүрэл ирэхэд өөрсдийн эзэнт улсыг байгуулахыг мөрөөддөг байжээ. Бүр нэгэн эр бийц газар дээр өөрийнхөө амийг хороосон байдалтай олдно. Эцсийн мөчтөөч тэр бууг яаж ашиглах тухай сэтгүүл унссан байдаг. Учир нь тэд зөвхөн ангийн буугаар лойр орчмын амьтдыг агнахыг мэддэг байсан бөгөөд үйлдвэрлэл зохион байгуулж хоол үнсээ доктортой бий болох талаар огт ойлголтгүй байжээ. Амьтад бүгд дуусмагц тэд амьд үлдэхийн тулд бие бинийгээ хөнөөж ихэсэн нь энэ юм байна л да. Ингэснээр баазын эргэн тойрондох уурхайн талбай, өргөс дөрөх зэрэг нь яагаад тэнд байсныг тайлбарлаж өгнө. Энэ бол амьд үлдсэн хүмүүсийн ядуу давхаргынхан сүрлийн үеийг ингэж даван туулахыг оролцсон хэрэг байна л да. Харин чинэлэг хүмүүс сүрлийн үеэр өөр тансаг амьдралыг сонгожээ. 3 робот газрын тосны өрөмдлөгийн давцанг сүрлийн үеийн диважин болгон хувиргасан байгууламжийг олж очино. Роботуудын судалгаагаар тентгийн баячууд загас далайн замагт тулгуурлан далайн эрэг дээр утопи байгуулахаар төлөвлөсөн байжээ. Гэвч очихт нь хүмүүс загсыг аль хэдийн устж үгүй болтол нь агнсан байсан тул хоол үнс маш хурдан хомсдожээ. Үүнээс доор нь тэнд амьдардаг байсан хүмүүс нь технологийн элитүүд байсан бөгөөд ихэнх нь нийгмийн харилцааны айдастай компьютер болон машинд хит их итгэдэг байсан хүмүүс байв. Үүний үр дүнд тэд утопигийн удирдлагыг хиймэл оюун ухаанд бүрэн даатгсан байсан бөгөөд үүний үр дүнд AI өөрийн гэсэн ухамсартай болж эцэст нь эзэн болно гэж огт төсөөлөөгүй ажилт. Ингэж 3 робот өнөөгийн роботын соёл иргэншил яг эндээс эхлэлтэйг ойлгоно. Тэд хоорондоо ярилцсан ухаантай хүн ер нь байгаагүй юм биш үү гэсэн асуултын хариултыг олохоор тэр үеийн амьдарч байсан элитүүдэд зориулан барьсан газар доорх цөмийн дайны хорогдох байр руу орно. Бараг 100 жилийн дараач тэр бункер доктортой цахилгаантай хിവэр байв. Гэвч тэнд хорогдсон элитүүд аль хэдийн нас барсан байсан бөгөөд эцсийн мөчтөөч буфет шиг ширээн дээр суугаад хүний мах идэхээс өөр аргагүй болсон байжээ. Мөрдөн шалгасны эцэст роботууд тэд хүнсний үйлдвэрлэлээ сэргээх төлөвлөгөө боловсруулсан ч замд нь үл мэдэгдэх мөөгөнцөр гарч ирснээр бүх хүмүүс л ургац хураахаас өмнө үхэж гидропоник систем нь хүртэл ажиллагаагүй болсон болохыг мэднэ. Өөр ямар ч сонголтгүй болсон удирдагчид орой бүр хэнийг хоол болгохоо ардчилсан санал хураалтаар шийдэх болжээ. Үүний үр дүнд харамсалтай чадваргүй байсан хөдөө аж ахуйн сайд хамгийн түрүүнд хоолны ширээн дээр очисон байна. Эцэст нь 3 робот Elon Musk-ийн пуужин хөргөх базад хүрнэ. Энэ сансрын хөлөг пуужинд хүмүүсийг дураар нь ойртуулахын тулд маш аюултай тоног төхөөрөмжүүдийг суулгаж илдэ. Учир нь пуужин барих явцад хүмүүс маш ихээр ойртож байсан тул эдгээр төхөөрөмжүүдээр шатаадаг байсныг 3 робот олж мэднэ. Үүнийг харсан 3 робот жигшин зэвүүцнэ. Тэдгээр хоол үнсний нөөцийг пуужин барихын оронд дэлхийг аврахад ашиглаж болох байсан ч тэд хүн төрлөختнийг орхин зугтахаар шийдчихэлтэй. Тэр үед хамгийн жижиг робот 2025 оны 12 дугаар сарын 4-нд ангар гариглуу хөөрөх сансрын хөлөг үнэхээр амжилттай хөөрсөн болохыг олж мэднэ. 3 робот тэнгэр өөчөртөн эцэст нь хэн амьд үлдсэн бол доо гэж гайхан бодцгоодог. Хэдэн сая километрийн цаана ангараг дээр шин суурингууд улаан хөрснөөс сүндэрлэн босч байлаа. Сансрын хувцастай нэгэн дүр тайван гихчин таргууд сууна. Эхэндээ хүн болгон түүнийг Elon Musk гэж бодохч дуулга тайлгаад өмнөх бүлэгт гарч байсан муур гарч ирнэ. Тэр хэлэхдээ яасан Elon Musk гэж бодсон уу аа? Elon Musk. Ингээд харахад хүн төрлөختний жинхэнэ буруутан нь бидний эргэн тойрондох амьтад байсан бололтой. Энэ анги миний бодлоор дэлхийн хүмүүсийн доод давхаргынхан ямар ч шийдэл бодлогогүйгээр төрийн эсрэг байнга сохроор тэмцдгийг шолжээ. Харин сүрлийн өмнө илүүдүүдийн гаргасан алдаа нь ихэнхдээ бардам зангаас үүдэлтэй байна л да. Эцсийн мөчтөөч хүний мах идэхээс зурааргүй болсон ч тэд хэнийг идэхээ хүртэл санал хураалтаар шийдэж байна штэ. За тэгээд дараагийн ангид далайн дунд аимшигт мангас болон амьд үлдэхийн төлөө тэмцсэн багийн тухай үзэх болно шүү. За тэгээд лайк, саб, шеэр хийхийг бодоорой. Бай бай.